Энэ хамгаалалт өөрөө 6 Баатрын нэг бүтээсэн юм олонний нэрлэлтэйгээр хамгийн өчигдөр 100 бэлэгтэнтэй ачаа. Ахаа хараач өнөхөр үзэгдэг хүрээ байна. Энэ чөтгөр дажгүй харагдаж байна шүү. Харин энэ үзүүлбэрийн хувьд үгцгээ. Үгүй, хэрэггүй. Цаашаа би ойрдох хэрэггүй. Аах чөтгөр бол чөтгөр уураас өөр юмгүй мунхаг адгүйс. Хүмүүжүүлгүйг нь хэлэгч юм биш. Шан эсрэгүүцэх хэрэг байхгүй. Зүгээр нэг ногоон цөм. Ийм амар хүчтэй байх гэж юу? Ер нь ногоон цөм идэгээлтийг бэлэгддэг. Эмч дайчдын дийлэнх нь ногоон цөмөдүүд байдаг. Хүмүүс дайчин ганц гараараа л тас татаад хайчихав. Залруулж ирэхэд би ногоон цөмтэй ч гэсэн би бол 6 Баатрын 7 дугаар зэрэглэлд ачаа. Юу? Хэд өсөлтөө? Чи дэндүү их донгосох юм амнаас чинь эхлэх үү? Чөтгөрийн цусаар их ангуурчны тэмцээнийг шиг нээе. За ингэ тэмцээ эхэлцгээд 6 Баатар. Дэндүү хүчтэй юм. Түүний гаргаж буй хүчийг харуул хос цөм гэдэг ердийгөөс 2 дахин хүчтэй гэсэн үг үү? Харилцан бие нөхөрч хүчрхэгчдэг тул бүр ч илүү их хүч гаргах боломжтой. Шинэ 6 Баатар тэгэд хагдаж байгаагаас ч хавьгүй илүү юм. Шинэ хаан гэгч нь хэр хүчтэй юм бол доо. Гэхдээ тэдний линотэ яаж чадсан үнэхээр дургүй үрчвэр. Хүчит 6 Баатрын нэг дийлэн эзэнтэнтэд гүрнээ толгохыг. Тайзан дээр түүчээ нүдийг дахин уурж байна. Алга ташин хүлээж авна уу? Түүчээнүүд бүгд хүндтэй үзүүлэн бүхийж байна шүү. Шүү. Дийлэн эзэнтэн ч аргагүй л олонний хариуцлагыг хүлээсэн юм нэг юм аа. Байж. Чи надад дургүй байх нэ. Чүүгэн төдөл үүдээ явцлахлаа. Төвлөрлөд имэгдүүлэхийн тулд тайзан дээр гаргахаас өмнө дайсан туршилттай юм л да. Та бүхний мэдж байгаачлан түүчээ байна гэдэг нь амаргүй даваа. Сонирхолтой дайчин байна. Би та нарыг анхааралтай ажиллах болно. Намайг гонсойлохгүй гэж найдаа. Гонсойлох гинэ. Манай чөтгөрүүдээр наадаж байгаад эцэг их чинь шавартай утгалаад гүйж явсан байх шүү. Бэлэн байцгаая. Дүрмийг анхааралтай сонс. Түүчээ нар дулааны салхийг хагалж та нар бол санаагаа хөдөлгөхөөс өмнө ойг тандах нүд юм. Нүд юм. Та нарын даалгавар бол салааныхаа талаар тохирох замыг зураглах. Яагаад хүрэх дут замыг бол салаан тогтоосон хугацаанд чөтгөрүүдийг устгаж оноогоо сүлбэл энэ тэмдэг зөвхөн сэлүүргүй чөтгөрүүд байхгүй. Нэг болон 2 сая чөтгөрүүд энд байгаа. Тэнд энэ ойгоор нэг тархсан байгаа. Ойн тэмцээний талбар бол асар том газар. Салааны хүчээр нар хамгийн аюулгүй замыг маш нэхур болгох шаардлагатай. Тандалт хийхдээ санал сумжтай бай. Энэ бол тоглоом биш. Маш болгоомжтой ганцаараа ажиллаж байгаа битгий мөрт ганхаар татахгүй хичээгээрэй. Заавал сануулах хэрэгтэй шүү. Чөтгөрийн дургуй хүрэх гэж амиа дэмжин тавих тэнэг хэн байх вэ дээ. Яг үнэ сэлүүргүй чөтгөрүүд бол нэг сэлүүрчдүүд ярих хэрэггүй сулж гэхдээ эсэл байсаар л байна. Тийм шүү. Тулааны чимээ өөр чөтгөрүүдийг дуудаж мэднэ. 2 болон 3 сая чөтгөрүүд гинөө юу ч өөрсдийгөө бодорой. Энэ тэмцээнд юу ч тохиолдож болохыг бүү март. Түүнч нарын амьд үлдэх та нарын түүчээ нар амьд үлдэх модал 36 бас баг. Энэ 2 сэлүүр
цөмтэй дайчид ердөө 2 илүү цөмтэйч. Жинхэнэ 2 илүү нүдчиг хүчтэй биш байж магадгүй. Синхочлолын хувьд дайчны өөртөө итгэл маш чухал хүчин зүйл болдог. Тэдний залуухан ахлагчийн хариуцлага хурц үзэг болохоор гэрэн байгаа нь гаргагүй. Тэд чи ахлагчиг нэг сүлүүр дайчдын төрөхгүй байна. Хэлэхээр л бол зөвхөн нөөц хомос газар тэдний бүх техник туршлага их нутгаа хамгаалах өгсийг тулаанаас үүдэлтэй. Жамеш хэдий санарч эхэллээ 2 сервет. Бас 3 сервет эцэст нь уламжлалсаар энэ удаад бас онцгой хэсэг бий. 4 сервет чөтгөр гинэ. Тэмээ энэ тэмцээний 4 сервет чөтгөр бий. Гэхдээ түүнийг хайж битлэмжлсэн байгаа. Хэрэг багч нь хангалттай хүчтэй бол түүнийг оюунлаад үзээрэй. Хэрэг та нар 4 сервет чөтгөрийг ангаж чадвал тэмцээний дуус танаа багт шууд ялагч болно. Хахан үүнийг л өөрчлөөгүй л байх нэ. Хахан үүнийг хинч бид 4 сервет чөтгөр хамгийн өндөр оноо өгдөг шүү дээ. Ямар ч баг эсэл гарах үсгүй. Тэр чинь 4 сервет чөтгөр шүү дээ. Тэмцээ эхэллээ. Төгс байна. Би тэр 4 сервет миний бай болох нь. Ихэнх түүч нар одоо ч бөөнөрөл яваад байна. Бос багуудаас 4 сэлүүр чөтгөрийг ангах бодол алга бололтой. 4 сэлүүрнийг буулгаж авбал шууд ялт гэдгийг мэдж байгаа ч энэ жаалууд үхлээс айсандаа чичирч байна шүү дээ. Тэр дайчны мэдээлэл гаргаад ир. Бидлээ Дилан Лордо. Тэр яг л дайчны хэлээд байна вэ? Тэр нэг хэсэг цагаан өмстэй залуу. Гэтэл тэр залуу ганцаараа салхинд гарч яваа мэт харагдана оллоо. Тэр бол бүртгэлтэй дайчин. Тэр 3 сэлүүр цөмийн дайчин гэж бүртгэгдсэн байна. 3 сэлүүр түүний нарын игнээд 3 сэлүүр дайчин оролцох боломжтой ч эрсдлийг ашиг баг тул 3 сэлүүр тэр бүр зүтгэдэггүй юм. Тэр босд оролцохоос дор хаяж нэг төвшнөөс төвшний илүү. Тийм болохоор л ингэж бие тоогоод байгаа эргүү. Нэр нь хэн байд? Түүний нэр нь Анг. Чи юу гинэ? Би зүгээр л тайлан дэх нэг нь уншиж байна хэрхмээ. Дарга хараач. Анг хэх яасан ч зэвүү нэрвэ. Урагшаа түүч нараа. Зарим түүч нар чөтгөр олж харчээ. Тэмцээн шууд дамжуулалт. Түүч нар чөтгөрүүдөө илрүүлж байшин өөрсдийнхөө тэмдэглэж байна. Энэ сэлүүргүүчүүд сулардаг газар. Түүч нь одоо Драгон сэлүүрг хөдлөлөө. Байшил тогтож замдаа төвчнөө хамгаалт түнд замын тооцолж байна. Энэ бол түүчийн хийх ёстой ажил. Тэд айдсаа ойдундуу хурдална. Энэ мэдрэмжийг ямар их санаа байна. Пегида хотын хувцас солихороо. Зүгээр сахилж аваа юм шиг харагдах юм. Энэ л үнэхээр найдварлах юм уу? Дарга Борис. Тэр Анг тийм харж байна. Борис. Над идвэл бус төрүүч нар шиг ном журмаар явахыг минь харахгүй л болов. Гэхдээ Пегидав ялна гэдэг би ямар байна да. Тэр ялалт амлаж байна. Харцсан дах итгэл нь түүнийг тоглоагүй илтгэн. Бас тэр бэлтгэлийн талбай дээр гаргасан хүчин тэрхээ муу зэрэг зүрх нүхээ байж намайг шууд нэрээр минь дуулах зохистой болоо юу. Гэхдээ энэ л илүү сонирхлыг минь татах юм. Түүч баг урд талыг шалгаж байна. Нэг сэлүүчүүд гэхдээ энэ гурвуулаа байна. Энэ тэмдэглэлээс хол байх хичээгээр ингээл бидний оноо цуглуулах боломж багасна. 2 сэлүүрт. Улаан чөтгөрийн цөмд 2 сэлүүрт 3 сэлүүрт зүхтаарай. Зүхт. Хөөе 3 сэлүүрт чөтгөр байна. Аминдаа хайртай бол зүхт 3 сэлүүрттэй. Миний явах зам таарч байгаа нь яамаа да. Гурван сэлүүр чөтгөр модон мах байж сэнхэр чөтгөрийн цөм. Хараач 3 сэлүүр чөтгөр.
залуу дайчдаа цухтаа муу хүмүүс. Биднийг энд тэрхүү удаа хорилоо хүмүүсээ өгөхөд таарна. Энд бүгд хоригдсон болохоор тэмцээний талбайчдууд гадныхыг бодвол хамаагүй догшин юм. Зуутах газаргүй. Ийм олднууд хаж байхад төвхтэй юм. Аль болох хурдан дуусах юм. Нөл 125 секунд. Чөтгөрийн цөмөн 0.50 секунд. 0.75 секунд. Дүүнслүүд намайг хүлээж байна. Уучлаарай, чамтай тоглоод байх цаг алга. Нэг секунд. Тэр дайчин 3 чөтгөрийг хөрхийн задлгүй алчглаа гэж юу. Тэр ганцаарчсан түүчээ байх нь бас тэр чөтгөр алчглаад төмөр махбод сэлэм. Зэвсэндээ төмөр махбод шингээвэл эрг хурцагдаж хөнөө чадвар нэмэгдэнэ. Хэм энэ саяных төмөр махбодын уул мөр байна уу? Догш байна шүү. Сумаа авчихлаа. Гуйсны хурдан төрлийн чөтгөрийн цөм. Пүү. Дүүнслүүд яг урд байх ёстой. Хэрэв байшлыг өөрчлөх бол ихэс дээд тэмцээний төлбөрт хамгийн тодор харуулахын тулд дүүнслүүд тэдний хамгийн ойрын өндөрлөлт газар байрлуулсан байх ёстой. Тэмцээний төлбөрийн зүсэлт анги. Чиний зорилго харваас анхаар аюултай орохыг өргөлнө. Анхаар аюултай орохыг өргөлнө. 4 сэлвэр чөтгөр. Тавдах нь гүн рүү арах тус мэдээжлүүд яагаад ч юм улам хүчрхэж байна. Хачим. Би үүний илүү наривчлж судалмаар байна. Таамаглаж намайг хөөгөөс салахгүй байсан болохоор алхаас өөр арга байсангүй. Түүчээ бол хүн олддоггүй жаргагүй юм. Додовшин дайчд бол энэ цэвэр аймаа хорлолт. Гэхдээ би багийнхнаа төлөө хойсоо чөтгөрөөс аль хэдийг нь 5-ыг нь нухаад амжсан. Манай багийн оноо аваа өстөн тэд анзаарсан л байх ёстой. Тэд нэг ч их цочирдааг байгаас гэж найдаж байна. Эпиктавтын бэлтгэлэн өрөө. 4 чөтгөр тэр хамгийн өндөр толгойд дээр байгаа байх. Түүний ард байх хамгийн өндөр асар дээр шин 6 батрын нэг Иван Дилина. Нэгэн их санаархалтай залуу байх нь танаа багийн зорилго 4 сая чөтгөр үү? Энэ багийн шинжин чи 4 эсвэл зүгээр л чинийх үү? Анг. Пикетагийн авангаар 4 сэлвэр чөтгөр рүү чиглэж байна. Хачим. Тэр чөтгөрийн байгаа газрыг яаж мэдээд байна? Тэр манай багт чөтгөрийн алах зам гаргаж өгөх гээд байна уу? Манайх шиг баг 4 чөтгөрийг дийлнэ гэдэг Борис Гомодлогчаар энэ таны тушаал уу? Үгүй тэр юу сэцнийг би ч бас таашгүй. Анг над гай битгий удаар миний баг 4 чөтгөрийг барахгүй тодорхой. Тэр 4 чөтгөрийг олчихлоо. Эпиктагийн авангард байдлаар шилэн төлөвлөгөө боловсруулж байна. Тэр зүгээр зугтайгаар хайж байгаа шиг байна. Хэрвээ тэр эсэн минь ирвэл баг нь хамгийн дөрөвд хөдлөнө. Нэвтрүүлгийн өрөө. Цавыг нээлээ. За гарч ир гайтай 4 сэлвэр чөтгөр минь. Сайн бай сонирхолтой юм хийх үнэхээр зүгээр. Багтаа найдах биш 4 сэлвэртэй ганцаар нүүдэх үг гэж юу? Түүчээ байж тэмцээн төрүүлнэ гинэ. Хаач боломжгүй юм. Пикет дагийн төрүүчээ бол холбоосоо тайлцлаа гэж юу? Чөтгөрийн ганцаар нүүр тулах гэж байгаа юм уу? Энэ тэмцээний түүх нь хязгаарч юм болж байгаагүй. Пикедав. 4 сэлвэр чөтгөрийн ганцаар тулдаж гинэ. Борис Гомодлогчоор тэр солиорчгаа юу? Өчигдөр газар ухах шахаж байна. Ангийн үлдэл бүхний айлмаарлаа. Тэр чинь 4 сэлвэр чөтгөр шүү дээ. Түүнд ямар ч уламж авахгүй. Тэр хачин удирдах чадвартай байлаач 4 сэлвэр чөтгөрийн дутуу унж болохгүй. 4 сэлвэр чөтгөрийн эсрэг хамгийн хүчээ гаргахгүй бол 4 сэлвэртнийг ганцаараа гэж юу? Анг чи итгэлтэй байна уу? 4 сэлвэр чөтгөр цэнхэр цөм мах усны махбод
Эцэстнийг чөлөө итгэх нь ганцхан хүн дайчин уу? Тэгвэл чамаас эхлэе. Тэсрэх өрөм. Дайчин хүн сэлмээр газар цохиж шорон хан босголоо. Гэвч чөтгөрийн өрөм удаашрах шинжгүй. Дөрвөн чөтгөрийн ийм шорон хан саасан ялгаахгүй. Дайчин маань авил дорлоо. Өчөөгөн хүн ганцаараа надтай үзэх зоригтой байх нэ. Тэр барьсан хан шиг байна. Би чамайг тасчиж хаяна. Тас. Хин чамайг ганцаараа гэсэн юм. Хин нэм ганцаараа гэсэн юм. Саяхан цааш нь харуулсан дөрөв 2 сэрвэж төрөө. Эднээс үхэл хангалж байна. Юу л болоод байна да. Чи цогцтой дөрөж чаддаг юм уу? Юу энэ ч дүүдийн онцгой чадвар биш үлээ. Харамсалтай нь чамд тайлбарлах зав алга. Хэрэглэжлээ өнөөх тусгай удирдах чадвар. Энийг харж байна уу? Пикедав гинт тэргүүн гэрээний дайчин сая юу хийчих вэ? Өмнөх 3 чөтгөрн түүн туслаад байна уу? Түүний саяхан алсан төвд биш үлээ бурхан минь. Дайчд ийм чадвар байдаг үлээ. Хүү удирдах чадвар гинэ галзуу юм. Дээр. Хэдэн муу хойш сэрүүртнүүд намайг дийлэн чудаа юу? Миний усны туйлын их бүү амс. Дөрвөн сэрвчдийг зүгээр газардах ирчээр ялчлаа гэж юу? Өшөөгөр чиний чадвар болох хүчийг чинь дэндүү их сонирхож байна. Би зүгээр чамтай жаахан хөж үзэх гэсэн юм. Үгсэн төрийн удирдах чадвар энэ чинь урд ажил сонсдож байгаагүй юм байна. Чи дөрвөн сэрвчдийн өлхөн дийлэх чадвартай гэж бодож байна. Орондон чамайг хэр хүчтэйг чинь би өөр шалгая. Манай сүү жахлан дайчин Дилан тэр гоц дайчныг бичсэн шалгаж байна. Ийм ховор агшныг харж байгаа үзэгчдэн маань үнэхээр бацтай юм а. Дилан лорд тэр Шинковд үнэхээр анхаарал хандуулж байна шүү. Тэр нөгөө дөрвөн сэрвчдрөөс удаан тэсэг болов юу болоод байна вэ? 6 баатар нэг Дилан ангийг бичсэн шалгаж байна гэж юу? Одоо бидний үдээс өнгөрлөө. Тэр ухаан алдчихв юу? Миний хүчийг шалгана гинэ. Гэвч түүний алах хүсэл өөрийг хэлээд байна. Уугш ерөөсөө айсан шинжгүй. Чиний хөдөлгөөн өрдөөч тийм биш байх чинь. Би өрдөнгөөс хамаагүй их бэлтгэл хийсэн. Би төрөлхөөсөө онцгой чадвартай болохоор багийн ахлагч маань намайг багаас минь их найдварлая гэсэн. Магадгүй тийм учраас л миний хүч үеийнхнээс энэ холд авсан. Би ялж үгүй суу тухаантай юм а. Би ямар ч хамаагүй дэмий юм ярьсан ч намайг шалгахгүй үсттэй. Хаага чи ч сонирхолтой юм тийм а. Чи миний сонирхлыг улам татж байна. Хэрв чиний хэлж байгаа үнэн бол хамаг чадлаа гаргаад өсгөрөн чулуунууд нь яг л сум шиг хурдан бас хүчтэй юм. Анхнаасаа сонс юмштай байгаагүй болтож чадахгүй байлаа. Бишээ тэр үннээс үзэж байна. Чөтгөр гэж. Би сая бүгдд нь бэлэн байсан хэргүй. Тийм болохоор л үнэс болтсон байх нь. Чамд өөр үзүүлэх юм байл би юу? Нэг зүйл асууж болох уу? Надад тунч дургүй болтой. Яагаад тэр вэ? 3 шалтгаан бий. Нэгдүгээрт наад хандлагч нь таажигдахгүй байна. Хоёрдугаарт чөтгөр шиг өмхийн үнэштэй байна. Гэсэн чи шижиг төрүүлэхгүй өнгөрнө гэж хэцүү болтой. Миний дотор чөтгөрийн энерги байгаа цагт гэтэл энэ залуу хүчийнхээ 50% ч гаргаагүй байна шүү дээ. Тийм болохоор л ийм их дарамт мэдрэгдээд байгаа хэрэг үү? Чи 8 сэлвэртээс хойш ийм мэдрэмж төрөөг утсан байна. 3 дахь би чиний нэрэнд үнэн голос дургүй. Миний нэрийн дургүй гинэ. Чиний тэр хосол хаан гэдэг байсан миний өнгөрсөн дүүдэл чиглээд байх шиг. Би хүн төрөлхтөнд л амиа зориулсан. Одоо л нөхөдөө алдсан. Тоглоом дуссан. Хин тэгж байна. Хамгаалтын бамбай байсан нь яамаа да. Хөөх итгэмээргүй юм. Тэр тэргүүн Дилан орлыг онож чадлаа. Биес насрыг хүчтэй аавраад завсаж байна. Энэ тэргүүн ер нь хэр зэрэг хүчтэй юм бэ? Ногоон цум нөхөн сэргэлт. Хэдий хормын төдий жалагдашгүй Дилан лорд шархатлаа. Үхлийн хүрд чамайг ална. Чам чөтгөрийн үнээр нэвч ингэсэн мэн хэлэхэд л боллоо. Дилан лорд чадвар гаргах гэж байна. Ирсэндээ баяртай минь хурдтай энергийн араа бүхнийг үгүй хийн.
Үнэхээр Дилан Лорд арай ч алчихгүй байлгүй. Дилан Лордыг гайхамшиг харцгаая. Энэ хүн намайг шууд нухах нэ. Одоо л хүчээ гаргахгүй л үхэн чи өөрөө л ийм байдал хүргэлээ шүү. Шинэ 6 Баатар Боо Дилан. Намайг үхээсэй гэж хүсэж байгаа бол би чамайг хамаагүй сул дорооч гэсэн. Чамайг өөртөө хамт авч явах болно. Хамгаалтын халдганы ирж Дилан Лордыг тайлдас хаачглаа гэжээ. Чи ч үнэхээр мунхаг юм. Чи яагаад дундуур нь ороод байгаа юм? Чи энэ хүүд дургу гэсэн мэт.